Одоо энэ веб буюу электрон тамхи гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэтэй холбоотой өвчтнүүд хэр их гарч ирж байна. Тамхинаас гарах зорилгоор вебийг бол бүтээсэн хятадд анх удаа. Никотин бол байхгүй гэсэн сурчлагаа яваад байгаа бас. Никотины агуулмжууд яа харахгүй веб бас байгаа. Тэрнээс гадна олон төрлийн одоо хими бодисууд байгаа. Тухайн бодис маань хортавдар үүсгэж болцдог. Маш өндөр температурын уур одоо ингээд хүний бие рүү нэвтэрч орохоор амьсгалын замыг цочрох, түлэгтэй өрөвсөл үүсгэх, хортой нөлөөлөл илүү үзүүлээд байна гэдэг нь олон төрлийн судалгаанууд эрдэмтдийн баталгаагаар одоо яригдж байна. Ер нь хүүхдүүдэд ямар хор бишигтэй вэ? Бага насны хүүхдүүдийн уушигны хөгжил 18 нас хүртэл нэгдүгürt явагддаг дархлааны тогтолцоо эмзэг сул байдаг. Хортой энэ веб татах бол туйлын их одоо буруу байна, маш их буруу байна. Би өнөөдөр нэгдүгээр эмнэлгийн эмч ингээл ороход уушиг нь одоо өөрөө ингээд амьсгалах чадваргүй маш олон хүмүүстэй би одоо ажиллаж байдаг нэгдүгээр. Дөнгөж саяхан гэхэд бид нэр 30 настай залууд төр хүртэл одоо уушигны хорт хавдар оршлогдож байна. Нөгөө хавдрын залууж чинь катра өвчөө ихсээд энэ тамхи болон вебийн одоо хэрэглээ бол холбоотой байгаа. Тамхи бол хүний эрүүл эсийг хорт хавдрын эс рүү шилжүүлдэг. Одоо мутацлна гэж хэлдэг эмчнэр. Тэгэхээр бүх төрлийн хорт хавдрын гол шалтгаан бол тамхи байдаг. Одоо янжуур тамхи веб бол хоёулаа хортой гэж хэлж байна. Ерөөсөө хоёулаа ялгаа байхгүй хортой. За танд их баярлалаа. За баярлалаа та. За баярлалаа.